Тэгвэл дэлхийд ямар үнцэн өгдөг ард түмэн байх вэ гэдэг асуулт чухал. Түүнд энэ Марс шиг төслүүд бол аюулгүй том хөшөөрөг боллоо гэж боддог байхгүй. Тийм учраас Марс төсөл үний хувьд маш том улс төр. Энэ цаг үеийн улс төр. Яг л дэлхийн хамгийн том улс төр хин юм. Улс төрч хин. Elon Musk, Jeff Bezos байхгүй. Шугам нэвтрүүлгийн маань 19 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. За би энэ дугаарт Сүхбаатарын Эрдэнэ олдыг урьж оролцуулж байгаа маа. За баярлалаа. Урьсанд баярлалаа. За урилга авч ирсэнд баярлалаа танд. За ямар нэгэн үн төлбөр мөнгө нэхгүйгээр бас урьж авчирсанд баярлалаа. Ер нь бол манай ярилцлага бол үнгүй явдаг байгаа шүү тий. Ямар нэгэн төлбөргүй би бол нийгэмд яг олон анхааралд орчод байгаа сэдвийн эздийг л авчирдаг. Тэгэхээр юу асуух гэдэг юм бэхээр би ингэх гээд за Монгол нэршил нь бол Улаануудын гариг. Олон улсын нэршил бол Марс гариг. Марс гаригийг эзэмших нь бол хүн төрөлхтний, дэлхийн хүн төрөлхтний ойрын том зорилтолчод байна л да. Та харин нэг юм яриад байгаа. Марс гариг бол ойрхон байна гэдэг юм яриад байгаа. Тийм ээ. Тэгээд та энэ Марс төслийг эхлүүлсэн. Таны ер нь энэ төслийн хамгийн том амбиц юу юм бэ гэж асуумаар байна. Энэ бол Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, олон улс дахь өрсөлдөх чадварыг ахиулах, олон улстай үн цэнийг бүтээгч түүнийг хамтдаа хүртэгч ард түмэн байх түүхэн боломж. Таны одоо ихсүүлсэн Марс төсөл бол одоо бидний эхлүүлсэн гэж хэлсэн шүү дээ. Тийх үү. Та бол энэ төслийн санаачлагч юм билээ шүү дээ. Яг санаачлагч. Яасан дараахан баг. Яг санаачилсан үнэн гэхдээ эн чинь маш олон зуун хүний хөлс хүч хөдөлмөр их үйл хэргийн төлөөх өрнөлөөр бүтэж байгаа. Нэг үг гэдэг шүү дээ. Таарахын хүмүүс ховж уу ярьдаг, дунд зэргийн хүмүүс ажил хэрэг ярьдаг. Харин агуу хүмүүс бол үйл хэрэг ярьдаг гэж те. Ганцхан амьдрал юм чинь тэгээд банк ингээд нийгмийн скандал, сенсац, дүүлээ шууганд залуу насаа өрмээргүй шүү дээ. За Марстай адилхан газрыг нээж одоо тэр хөгжүүлэлтийн техник технологийн баазыг байгуулах нь нэн чухал байна гэж дэлхийн нийт үзэж байна л да. Одоо Монголын одоо яг ялгарл гоп хийцэг болоод гоп политикийн хувьд таны одоо энэ санаачилсан Марс төслийн хувьд юу юм? За өнөөдөр 2024 он тийм үү? 5 жилийн өмнө энэ төслийг эхэлж байхад бол маш олон хүмүүс эрдэт тулаа үтсэн юм шиг үгүйсгэжсэн шүү. Та санаж байгаа бох тий. За өнөөдөр бол олон улсын хэмжээнд Монголын энэ төсөл хүлээн зөвшөөрөгдчихлөө. Монгол улсын бодлого ус төрүүлэх шийдвэр гаргах төвшөнд ч гэсэн энэ төслийг дэмжих ямар нэгэн улс төрчлөлтөөс ангид байдлаар энэ төсөл бол Монголын гадаад бодлогын нэг цонх гэдэг ойлголт хэвшчихлээ. За энэ 5 жилийн хугацаа бол мэдээж гингийн ард явсангүй адармаатай байсан. За эхлээд ерөнхийн нэг ойлголт өгье тийм үү? Манай дэлхий бол 509 сая км квадрат Нарны аймгийн 3 дугаар зам дээр нарнаас ойролцоогоор 150 сая км-ийн зайд байгаа ийм гариг. Манай хөрш буюу эгчтэй гариг бол Марс гариг. За таны асуусан одоо гоп хийцгийн хувьд. За яг зөв. Дэлхийн маань өөрөө түрүүн 509 сая км гэсэн тийм үү? Дэлхий дээр ойролцоогоор одоо нэг 24 цөл байдаг. За хамгийн одоо халуун цөл нь бол 13 цөл байдаг. Туйлын цөл гэж байдаг. Тэр нь бол хойд өмнөд мөсөн далаа гэж бидний хэл заншсан 2 цөл. За 2 эргийн цөл байдаг. Нэг нь Африк, нэг нь бол Латин Америкт байдаг. Цаана нь одоо 7 хүйтэн цөл байдаг. Тэр 7 хүйтэн цөл дотроос хамгийн хүүтэрдэг, хамгийн халдаг нь Монголын гой. Та тийм учраас ойрхон байна гэдэг юм байна тийм үү? Далайн түвшингээс нэгдүгээрт өндөрт өргөгдсөн. Хоёрдугаарт англи хэл дээр би зөвхөн олон улсын нэр томьёо учраас давхар одоо хашлан дотор Монголтой хамт хэлээд байгаа шүү. Air dry гэж хэлж байгаа. Хит хуурай уур амьсгалтай. Тэгээд дээрэс нь болох юм бол гадаргуугийн хувьд бараг 90 градус Цельсийн 90 градусын хэлбэлцэлтэй нэмэх хасах учраас дэлхий дээр байгаа Марстай бас англиараа resembling гэж хэлж байгаа. Игчдүүс мэт өвдсөн юм шиг ийм адилхан surface буюу гадаргуутай. Энэ утгаараа бол одоо байгалийн өөрийнх нь энэ шалгарал бол Марс дээр хүн төрөлхтнийг буух, аж төрөхөд тохиромжтой сургуулалтын орчин бол дэлхий дээр Монголын говь бол өрсөлдөгч үгүй юм. Татгалзахын аргагүй саналыг дэлхийд дахин тавих боломжтой. Тухайлбал бид нар өнөөдөр 1,565,000 км квадрат нутаг дэвсгэртэй Монгол улс. Алт зэс нүүрс төмрийн өдөр. За газрын ховор элементүүд нийт 17 стратеги орд гэж ярьдаг тийм үү?
Мэдээж уул уурхайг үгүйсэхгүй. Гэхдээ хариуцлагатай байх ёстой. Гэхдээ өнөөдөр Монголын хамгийн том хэрүүл юу юм гэхээр уул уурхай баялагын тэгш хувирлтын асуудал байгаа тийм үү? Тэгж байгаа. Бүгд газараа яаж ухаад тэнчэнээс олборлолт хийгээд гадагшаа яаж зарах вэ гэдэг тэмцэл уурхай аман дээр хэн атман байх вэ гэдэг тулаа яваад байна да тий. Тэгвэл бид ирээдүрөө харах ёстой. Өөрөөр хэлбэл энэний альтернатив буюу өөр нэгэн хуулиур бол газар нутгаан синдичгүйгээр технологи буюу инновацийг оруулж ирэх замаар газрын гадаргуу дээр байгаа Монголын геофизикийн боломжинд тулгуурласан шин төслийг дэлхий дээр хамтран бүтээгч улс үндэстэн болох боломжтой. Өнөөдөр Орос Украиний асуудал ч гэдэг юм уу, Америк Хятадын эдийн засгийн дайн ч гэдэг юм уу, Хятад энтхийн асуудал ч гэдэг юм уу, бүс нутгууд асуудалтай байгаа. Гэхдээ бид дэлхий дээр инх тайванч шинжлэх ухааны талбарт хамтран ажиллах тэр бүсийг санал болгож чөлөө тодалтааны зоон болгож чадсанаар бид дэлхий дээр гуйлагчин ард түмэн биш, бас баярхуу ард түмэн биш, зүгээр л энэ тэнцүү хөгжиж чаддаг үн цэнтэй үндэстэн болох зорилготой. Тийм учраас Marsfeed төсөл болвол миний хувьд төсөл биш, энэ бол бүхэл бүтэн хэдэн үе амьдралын үйл хэрэг гэж харж байгаа. Геополитикийн хувьд одоо таны санаачилсан Марс төслийн геополитикийн хувьд ямар ач холбогдолтой гэж байна? Асар чухал асуулт. 2019 онд энэ төслийг санаачилсан даруйда тухайн үеийн Монголын бодлого босруулах шийдвэр гаргах төвшний хүмүүстэй ярьж агаад энэ төслийг олон улсад танилцуулсан. Тухайлбал 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп танилцуулжсэн. Тэр өдрөө 8 сарын 1-нд НАСА-гийн Jeremy Bradstein гэж НАСА-гийн захирагчид танилцуулжсэн. Маргааш нь та бүхэн одоо 8 сарын 2-ны өдрийн НАСА-гийн жишээлбэл Twitter-ийг ингээ харах юм бол, X-ийг харах юм бол Монголын говь бол дэлхий дээр байгаа Марсын аналог төвийг байгуулах хамгийн тохиромжтой газараа гэж зарлж ирсэн. Тэнгүүт Оросын хэвлэлүүд дээр энэ ч одоо юу болоод байна гэдэг мэдээлэлүүд гарч ирсэн. Тэнгүүт бид нар 9 сарын 3-ны өдөр буюу 19 оны 9 сарын 3-ны өдөр Оросын улбаны улсын ерөнхийлөгч Путинийг Монгол улсад халахын голын ойгоор ирэхэд бас төслийг танилцуулж ирсэн. 3 хоногийн дараа Оросын улбаны улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч танилцуулж ирсэн. Дараагаар нь Японы ерөнхий сайд, дараагаар нь 9 сарын 21-ний өдөр энтхийн ерөнхий сайд Нарендра Моди танилцуулж ирсэн. Өөрөөр хэлбэл хамгийн түрүүнд бидний хийсэн ажил бол ерөнхий шинжлэх ухааны концепц гаргаж тавиад Японы JAXA буюу сансрын агентлагаар дэмжлэг авч нотлохоонуудыг нь авчаад тэгээд дэлхийн томоохон удирдагч нарт танилцуулсан. За ингээд тэнд ямар ойлголцол бий болсон гэхээр Америкч нар, Оросч нар, Хятадч нар, Индикч нар, Японч нар, Европын сансрын агентлагч нар Монголын говьд байгаль орчинд ээлтэйгээр ямар нэгэн зэвсэг технологийн туршилт биш шүү. Цэвэр хүний Марс гариг дээр дасахад зөгцөн амьдрахад сэтгэл зүйн хувьд даван туулахад бэлтгэл хийх боломжтой газар юм байна гэдгийг дэмжсэн. Энэ бол геополитикийн хувьд бол монголчууд зөвхөн уул уурхайн хангагч орн биш, бас нэмэн үртэг шингэсэн технологи, шин төрлийн одоо дэлхийн уулзуулцыг байх боломжтой гэдэг нь харагдсан байна. 2034 онд хүн төрөлхтөн Марс дээр газардна 10 жилийн дараа. Анхны газардах хүн Алиса Карсон гэж 20 гаруй настай Америк охин байна. 15-6 жил бэлтгэл хангаа явж байгаа. Өнөөдрөөс 10 жилийн дараа хоёулаа энэ нэвтрүүлгийг дахиад хийхийг хүсэж байна. Тэр үед бас олон зүйл өрнөсөн байх болно. Хэдийгээр монголчууд дотроо хилцэж хэрэлдээд яваад байгаа боловч дэлхийн технологийн хурд асар хурдтайгаар өрнөж байгаа. Өнөөдөр дэлхийн номер 1 тэр гомтон Elon Musk, SpaceX, дэлхийн 2 номерын тэр гомтон Jeff Bezos, Blue Origin хоёулаа Марс дээр хүн газардуулахад өрсөлдөж байгаа. Тэм учраас бол Марс гэдэг бол дэлхийн өнөөдрийн технологийн хурдтаглаар дүүрэн өрсөлдөөний хамгийн том талбар болчихсон. Энэ талбар дээр бид нар пуужин ч гэдэг юм уу ямар нэгэн технологийн өрсөлдөө хийх гээгүй. Бид нар зүгээр л тийшээ явах гэж байгаа хүмүүсийг энд бэлтгэх тухай төслийг санаачилсан. Хоёрдугаарт Монголын говьд Марсын үндсэн хуулийг батлах санаачлагыг бид нар гаргаа явж байгаа. Гадаад яамн дээр ойлголцолтой Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар дээр ажлын хэсэг гарцсан явж байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Монгол бол Марсын одоо чөлөөт бүс think tank орчин байх боломжийг бийж байгаа. Жишээлбэл одоо аль нэгэн цөмийн зүсэгтэй улс ч юм уу аль нэгэн томоохон дэлхийн тоглогч улсад дангаараа Марсын конститюшн буюу үндсэн хуулийг батлах боломжгүй байна. Хинтэн ч дайсан биш цөмийн зэвсгээс ангид зэвсгэлээр үл хөөцөлддөг Шанхай хамтын ажиллагааны байгууллагын гишүүн биш, НАТОгийн гишүүн биш ажиглагчийн статустай Монгол орны хувьд бүгдэнд нь neutral буюу төв бүс болчиход байгаа юм.
Тийм учраас энэ бол геополитикийн Монголын ирээдүйн асар том боломж. Үнийгээд дагаад бид нар тусгай сонирхлын аялал жуулчлалыг бий болгоё гэж. Одоо би тэрийг асуу. Танаас таны яриан дотроос Монголын говьл гэж хэлээд байна. Та Марс гараг бол бидэнтэй их ойрхон байна гэдэг зүйлийг анх ярьсан. Тэгээд таны яриан дотроос бол Монголын говьл гэдэг юм хэлээд байна. Одоо яг энэ хүн төрөлхтний туйлын том зорилт болчиход байгаа энэ Марс гарагтай агаар орчинтойгоо адилхан тийм үү? Энэ байршил Монголын говь. За та яг локейшнийг хэлдэг юм ахэд жишээлбэл аль аймагт байгаа юм? Одоогоор шүү дээ Монгол улсын 5 аймгийн 17 цэгд энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой байгаа. Судалгаагаар бол. Одоо хөрс мөрс бол яг улаан тийм үү? Яг нь Марс гараг шиг тийм огцом үүтэрдэг те. Маш үүтэн шүү дээ. Марс маань өөрөө бол дэлхийг харьцуулахад 40% жижигхэн. Хамгийн ойртдог нь 54.6 км ойртож байгаа. Гадаргуу нь Ферм 2O3 буюу одоо ингээд төмрийн эсэлтэй холбоотой. За сүүлд дөнгөж саяхан бас одоо улс нь бол 1.5-аас 2.7 метрийн одоо өндөртэйгээр Марс гарагийг бүхэлдэн одоо нөмөрх тийм усны олдцууд embedded water гэдэг зүйл олдчихсан байгаа. Зарим газараар мөс нь ил гараад ирчихсэн байгаа. Марсын хувьд гэх юм бол чөлөөт уналтын хурдтгал бол 372 буюу та жишээлбэл 100 кг жинтэй байлаа гэж бодоход Марс дээр очиод 37.2 кг жинтэй болно гэсэн татах хүч нь 3 дахин бага гэсэн үг байхгүй. Агаарын найрлага бол нэг одоо дэлхийн стратосферийн давхаргатай ижил тэнцүү агаарын одоо найрлагатай 24 сартай за бараг л 24 цагтаа ойролцоо нэг өдөр нэг ижилхэн дэлхийтэй адилхан экватортай хойд өмнөд туйлтай ийм л гариг. Зүгээр Марс руу хүн төрөлхтнийг бүгдийг аваад нүх тухай асуудал огт байхгүй. Ер нь Марсыг судлах замаар дэлхийгээ яаж хамгаалах вэ гэдэг концепц үзэл баримтлал номер 1 концепт болж байгаа. Өнөөдөр бол та мэдж байгаа шүү дээ ковидын 2 жил дэлхийн шинжилгээ ухаан 12 жилийн хурдтайгаар хөгжлөө. Дэлхийн 2 дугаар дайны 4 жил шинжилгээ ухаан 35 жилийн хурдаар хөгжсөн. Тэр одоо бол ийм тансагладаг, гадагшааддаг, аялдаг, зугаалдаг, уламжлалт, аялал жуулчлал тийм сонирхолтой биш болсон. Одоо тасч гарах, даван туулах, хүнийг бэлтдэг тийм аялал жуулчлалын модельүүд дэлхийд дээр шин тутам хөгжих гэж байгаа. Энэ бол хэдэн тэрбум долларын ирээдүйтэй байгаа. Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засаг бол нэг 90 тэрлион доллар байна. 2050 онд бол дэлхийн эдийн засаг 250 тэрлион буюу их 80 долларт хүрнэ. Сансрын эдийн засгийн өнөөдөр 55-аас 60% нь бол сателлайт буюу хиймэл дагуул байгаа. За 25 жилийн дараа гэж бодоход сансрын эдийн засгийн талаас илүү хувь нь сансрын аялал жуулчлал болно. Тэгэхээр энэ бол ирээдүйн өнгө аяс. Бид алсын хараа 2050 эднэргээд их хурлаараа баталдаг. Тийм үү? Тэгэхээр 2050 онд ер нь дэлхийн нийтийн хөгжил чинь ямар болцсон байх юм? Шинжлэх ухааны түвшин ямар болцсон байх юм? Тэн дотроо эдийн засгийн хурдтгал чинь юун дээр дөрүүлж байх юм бэ гэдгээ бид нар тооцоолж тэр үн цэн рүү чиглэсэн Монголын хөгжих өрсөлдөх чадварыг тодорхойлох шаардлагатай. Тэгэхин тулд Марс шиг ийм технологийн төслүүд 100%-аар хэрэгтэй. Одоо Марсын хөрс ч юм уу Монголын говийн хөрсийг ингээд харьцуулаад үзсэн судалгаа шинжилгээ нэг байх. Токиогийн их сургууль 99.99%-ийн сорьцоор Ферм 2O3-аар Марсын хөрсний симуляцийг гаргаж авсан. Тэгээд тэрийг Монголын говийн хөрстэй тэгтээ бүх говийг хэлж байгаа юм шүү дээ. Тодорхой газруудын хөрстэй адилтгал хийж үзэхэд 70-аас доошгүй хувийн одоо ижил байдал. Би харин заримдаа боддөг. Одоо заримдаа бас одоо манай улс нийгэмд чинь ингээл янз янзын асуудал өрнөх юм. Дэлхийн нийт сансарт жуулчин хэлхэх тухай ярьж байхад бид ингээл нэг хөмөрсөн тогоон дотроо байгаа юм шиг л байгаад байх юм да гэж. Тэгээ би асуух гэдэг. Танаа төсөл дэлхийн нийтэд тэ одоо Марс гараг руу явах гэж байгаа тийм үү? Энэ туршилт хийх гэж байгаа энэ дэлхийн том одоо байгууллагуудад яг ямар санал тавьж байгаа юм? Танаа төслийн одоо яг өгж байгаа санал юу юм? За 3 зүйлийн төсөл байгаа. Төсөл маань 3 алхамтай. Нэгдүгээрт нь болох юм бол бид зөвхөн англиар хашлан хэлж байгаа шүү. Adaptive and Survival Training Base. Дасан зогсох, даван тулахад зориулсан хүний бие бэлтэр, сэтгэл зүй, мэдлэг, хамтын ажиллагааг сайжруулахад зориулсан ийм сургалтын модулыг бид санал болгож байгаа. Гэхдээ энийг монголчууд санал болгож байгаагаас илүүтэйгээр энэ дээр бол дэлхийн тэргүүлэх шинжилгээ ухааны институт, агентлаг, эрдэмтэд бид нартай сүүлийн 5 жил хамтарч ажилласан. За энэний баримт нь дэлхийд дээрх Марс буюу Mars on Earth гэдээ хайгаад үзэх юм бол бүх дэлхийн шилдэг Марсын эрдэмтэд Монголын говийн тухай
хэлсэн бүх сэтгэлдлүүд нь интернетэд ил байж. Хоёрдугаар миний өөрийн одоо Марс нийгэмлэгийн 25 жилийн ойдор тавьсан ихтгэл байгаа. Эрдэнэ бол Зүхбаатар, ард нь Марс вид төсөл гээд Google дээр бичих юм бол 2022 оны 10 сарын 22-ны өдөр NASA-гийн тэргүүлэх 400 Марс судлаач Эрдэнэтэд тавьсан миний ихтгэл байгаа. 40 минут. Тэдний асуултанд хариулж байгаа. Тэр хүмүүс манай төслийг хэрхэн үнэлж байгаа англи хэл дээр одоо англи хэлтэй хүн болгон зүгээр хараад факт чек гэж хэлдэг шүү дээ. Шалтгаан бүгд гараад ирж байгаа. Тэр энэ бол юу гэж байгаа юм гэхээр нэгдүгээрт бид бол загалмаас хэлсэн канондар гардаг шүү дээ. Татгалцахын аргагүй санал гэж хэлдэг. Одоо англиар бол singularity гэж хэлж байгаа. Юугаарч сошгүй өрмөц онцгой чанар бол Монголын говь болвол тэр хасах нэмэх градусын химийн асар том хэлбэлцэл дээрэс нь болох юм бол эрс ширүүн хуурай уур амьсгал 3-дугаар population density гэж хэлээд байгаа хүн амын сэрэг байдал энэ бүх зүйл нь бол Марсын симуляц буюу төсөөтэй аргын загварчлал судалгаа хийхэд хамгийн том боломжийг бий болгож байгаа. Тийм учраас бол бид дэлхийдээ өрсөлдөгчгүй байгаа юм. Өрсөлдөгчгүй байгаа юм. Энэ асуу. Одоо энэ дээр хаанаас алтыг олж болно, хаанаас нүрсийг олж болно. Гэхдээ ийм давуу талыг дэлхийн хаанаас ч болохгүй. 2015 онд Matt Damon гэдэг жижигчин өөрөө Hollywood-ын жижигчин нэгэдэг шин. Martian гэдэг буюу Марсын хүн гэж кино үзчихсэн баг. Тэр кино зураг авсан газар бол нэмэх 17 градусаас доош ундаггүй газар баг. Тань асах градус баггүй. Сахарын зүйл одоо гизилко маш олон зүйлүүд байдаг. Дандаа халуун. Одоо манай говийн өөрийнх нь онцлог бол Марс гарагтай хчтүү мэт адилхан. Гэхдээ бид нар энэ дээр бол юу юугүй ингээл хүн амтан бужигнуулаад техник технологи хөгжүүлээд байхаас илүүтэйгээр яг тийм одоо аслагдмал Монголын сул талын давуу тал болоод байгаа байхгүй юу? Аслагдмал дид бүтц байхгүй, хуурай ширүүн ийм орчинд яаж Марс дээр байгаа юм шиг зүйлийг хийх вэ гэдэг туршилтыг хийж байгаа байхгүй юу? Бүр агаараас усыг одоо яаж гаргаж авах юм? Ийм технологиудыг хийж байгаа. Яаж хөрстэй ээлтэй байгаа орчиндөө байгаль орчны одоо degradation гэж одоо англиар хэлдэг л дээ. Одоо орчны дороотл, хөрсний дороотолд оруулахгүйгээр тэр хомс байдал буюу тэр scarcity гэж хэлж байгаа нөхцөл байдалд яаж хийх вэ гэдэг. Би яагаад зүгээр нөгөө англи хэл гайхуулж байгаа даа биш зүгээр яг нэр томьёог нь давхар хэлээд байгаа. Яг миний хэлж байгаа түлхүүр үгнүүдээр хайлт хийгээд үсэх юм бол энэ тухай залуучууд маань ялангуяа мэдээлэл маш их боломжтой. Өөр санал болгож байгаа зүйл байгаа мó? 3 зүйл гэж ярьсан та. За тийм. Нэгдүгээрт нь болох юм бол энэ сургалтын төв тийм үү? За хоёрдугаарт нь бол чөлөөт бүс. За. Чөлөөт бүс гэдэг нь болох юм бол одоо давуу тал гэдэг бол зарим хүмүүс сул тал болж байгаа. Монголын сул талыг бид нар давуу тал болгох тухай л ярьж байгаа. Бид хинтэж дайсан биш үсттэй. Тийм биз? Бид нар зэвсгэлээр хөөцөлддөггүй. Бид бусад орн руу халдан давталдаггүй. Мөн үү? Бидний энэ одоо гим зэмгөө байгаа байдал маань хинтэж дайсагнахгүй байгаа байдал маань дэлхий дээр нэг төрлийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны уулзварт цэг гүүр цэг байх боломжийг бүрдүүлж байгаа. Тийм учраас бидний зорилго бол хүн төрлөختний Марс гаргийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байна гэж байгаа. Гуравт нь space буюу сансрын одоо тийм таавн буюу тосгоныг байгуулъя гэж байгаа. Энэ чиглэлийн тусгай сонирхлын аялал жуулчлалыг бий болгоё. Солонгосоор дөрөн, Японоор дөрөн хадгаламжаа яхаа мэдхгүй хөшөө хүмүүс шүү дээ. Тэдний хурж ирээд яг Марс дээр байгаа юм шиг ижил төрлийн мэдрэмж өгүүлдэг болгомоор шүү дээ. Би статистик хэлээ. 2000-аас 2020 оны хооронд 20 жилийн хугацаанд нийтдээ 7 хүн сансарт жуулчилсан. Бүгд тус бүр нь 20 сая долларыг Оросд төлөөд Байконуроос ниссэн байт. Яванда ер нь бол Elon Musk бол нэг ойролцоогоор 233 мянган долларт хүмүүсийг Марс дээр очуулдаг тийм технологи хийнэ гэж тооцож байгаа. Хоёр төрлийн зүйл. Нэгдүгээр чи сансарт нисэхэд бол асар их баян байх хэрэгтэй. Хоёрдугаарт амь насандаа хариг байх хэрэгтэй. Яа тэгэхээр сүрчүүл яах вэ? Тэгэхээр бид энэ хоёрыг аль боломжийг бууруулж маш бага зардлаар буюу 20 мянгаас доош долларт дээрэс нь амь насаа алдахгүй байх магадлалыг 100% хангаж өгөөд тэгээд яг science takers буюу шинжлэх ухаан сонирхдаг хүмүүсээс нэг модуль тийм үү? Одоо risk takers буюу эрсдэлтэй зүйл зориулсан, experience takers буюу дуршлаг авах гэж байгаа хүмүүсээс ингээд янз бүрийн хөтөлбөрүүдтэй юм сургалтыг бий болгож байгаа. Өөрөөр хэлбэл NASA нартай хамтардаг мэрэгжлийнхнийг бэлддэг баазны тусдаа зүгээр ингээд өнөөдөр Монголд тусгай сонирхлын аялал жуулчлал гэхээр шуучлах гэж ирдэг аргал
авлах гэж ирдэг үз төлбөртэйгээр. Тэгвэл Монголд яг Марс дээр ямар байдгийг мэдрэх гэж ирдэг аялал жуулчдад зориулсан тим концепцийг боловсруулах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бид нар заавал 5 6 одтой буудал байх шаардлагагүй. Харин ч хомс нөхцөл байдалд нөхдүүдийн шүүсийг шахаад өөрсөнд нь айдас түүнийг яаж даван туулах уу гэдэг мэдрэмжийг өгөөд тэр хөтөлбөрөөрөө бүгдийг үнэлгээжүүлээд гаргах тухай ойлголт. Тэр програм хөтөлбөрүүд маань өөрөө NASA болон SpaceX болон Марс руу хүмүүсийг явах сонголт хийж байгаа газруудад өөрсдийнх нь хүсэлтээр мэдээлүүд нь яваад очичдаг. Ийм л зүйлийг бий болох гэдэг. Тэр энэ бол одоо өнгөрсөн 5 жилийн хугацаанд юу хийгдсэн бэ гэхээр олон улсын ойлголцол дид бүтцүүд хийгцэн гэж ойлгож байна. Би танд бас нэг юм харуулъя. Энэ сая миний Facebook дээр байгаа. 12 сарын 1 гэж байгааз Сүхбаатарын Эрдэнэ бол энэ таны Facebook. За энэ дээр Австрал харагдаж байна уу те? Австралийн сансрын агентлаг Алессандра Монрисбелда. За Австри, Итали, Бельги, Испани, Франц, Канада, Герман, Европын сансрын агентлаг гэдэг чинь дотроо 20-од оронтой. Финлянд, Орос, Исланд, Энтхэг, Солонгос, Япон, Монгол, NASA. Энд Монгол байна шүү дээ. Тий, Монгол дээр миний нэр байгааз. Монголын сансар судалгааны хөгжлийн төв Сүхбаатарын Эрдэнэ бол гэж байна. NASA, Норвеги, Польш, Швед, Швейцар, Их Британи гэдэг. Энэ 22 бие даасан улс Европын холбооны субъект сансрын агентлаг EAS 23 субъект нийлээд гарын үсгсэрсэн ийм юм дээр. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Марсыг эзэмших үйл хэрэгт пайнер гэж хэлдэг анхдагч орнууд болж байгаа. Тэгэхээр Монгол улс хөгжлөөрөө дэлхийн тэр ард дэвжиж магадгүй. Гэхдээ сансар судлалын талбарт бид ямар ч ихний 23 субъектийн нэг болцсон явж байгаа. Энийг бол би Монгол улсын оюун санааны тусгаар тогтолтой холбож ойлгож байгаа. Монгол залуучууд 8 сард болсон Америк нэгдсэн улсад хийсэн манай нэг төрийн тэргүүний айлчлал дээрч энэ Марс төсөл яригдсан. Тий. Тэгэхээр би харж байгаа нь таны санаачилсан энэ Марс төсөл бол Монгол улсын гадаад харилцааны бас нэг ярьдаг хөөцөлдөг сэдв болчихлоо гэж би ойлгосон ш. Нэг цонх сэдв болчихлоо гэж ойлгосон. Тэр ер нь манай Монголын тал одоо засгийн газрын төвшөнд яриад яваад байгаа мó эсвэл Америкийн талаас одоо айлчлалч юу эрийн төслөч ч бас яриа гэсэн юм уу? 2019 онд бид нар NASA-д анх төслөө танилцуулснаас хойш NASA-гийн 2 том байгууллагад гишүүнээр орсон. IMEWG гэж байгууллага байдаг. International Mars Exploration Working Group гэж олон улсын Марсын судалгааны хамтын ажиллагааны төв гэж байгууллага. Нөгөөх нь болохоор MIPAC гэж байгууллага байдаг. Mars Exploration Program Analysis Group буюу Марсын хөтөлбөрүүдийн зохицуулах хороо гэж. Энэ хоёрт манай гишүүнээр орсон. Ингээд эндээс 7 хоног тутам бид одоо бүх хурлуудад нь ордог. Манай инженерүүд ордог. Энэ хурлыг зүгээр өөрөө ингээд имэйлийн сонирхоод харах юм бол Марс дээр буулгах байгаа пуужингийн хөтөлбөр гэдэг бүх чиглэлийн мэдээллийг бид нар авдаг. Манай Марса гэж байгууллага Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв гэж байгууллага бол одоо NASA-тай болон дэлхийн бусад орнуудтай энэ тэнцүү үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төв бол Монголын сансрын агентлаг дээр хүлээн зөвшөөрөгдсөн ийм байгууллага байгаа. За тэгээд энэ байгууллага маань бол ингээд хүлээн зөвшөөрөгдөд явж байна. Тэгэхээр отгоодоо сэтгүүлч отгоодоо хандаж хэлэх зүгээр миний хувьд бол өөрөө хуульч мэрэгчлээ учраас бүх юм баримттай байх хэрэгтэй гэж боддог. Харин тий. Тийм учраас одоо энэ баримт интернет дээр хайгаад үзэхэд бүх юм нээлттэй хэлтээд байгаа. Миний яриаггүй зараагийн 99% тэнд бүх баримт фактуудаараа байж байгаа. За таны санаачилсан одоо Марс төслөөр бол одоо ямар зүйлийг санал болгож байгаа гэхээр 3 зүйлийг санал болгож байна тийм үү? Нэгдүгээрт одоо Марс руу нисэх гэж байгаа одоо миний мэрэгжлийнхэн зориулсан. Хоёрдугаарт Марс дээр очиж үсгэсэн гэсэн хүмүүст тийм үү? Одоо Марс бол ийм цаг уурын орчинтой, ийм байгаль экологийн орчинтой гэдэг зүйлийг харуулах. Нэгдүгээрт бол сургалтын төв. За. Хоёрдугаарт бол нөгөө чөлөөт бүс буюу think tank. Яг ойлголцлын цэг болгоё. Марсын үндсэн хуулийг Монголд хийя гэж. Гуравдугаарт нөх юм бол таны саяны хэлдэг мэрэгжлийн биш amateurs буюу сонирхчид зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалын төв болох. Одоо энэ ажил хизээ хөрсөн дээр ууж ажил хэрэг болох бай. Саяны миний хэлж байгаа чинь энэ л да. Одоо нэгдүгээрт нь бол энэ судалгааны төв байгуулах. Тэгэхдээ энэ бол зөвхөн мэрэгжлийнхэн зориулсан think tank гэдэг нь болохоор яг олон улсын бодлогоо сургуулах шийдвэр гаргах төвчний хүмүүс зориулсан. Tourism Center гэж байгааз Mars Simulation Tourism Center гэдэг нь болохоор жинхэнэ Монголд мөнгө авчирдаг. Одоо би асуугаад байна. Хизээ энэ Монголд мөнгө авчирдаг болох бай. За ойлголоо.
За одоо би энэ бол эхний хэсэг нь бол одоо бид нар ингээл NASA дэлхийн томоохон байгууллагуудтай хамтраад үр дүнгөө өгөөд ямарсан Монголыг хүлээн зөвшөөрчихлээ. За. Одоо хотын чин доор эхлээд юу гэхээр дид бүтц хийдэг үстэй. Шугам сүлжээ. Infrastructures гэж хэлдэг дид бүтц. Энэ ингээ амжилттай хийгдэж байна. За энэ дээр болох юм бол манай улсын засгийн газраас шийдвэр гарцсан. 2022 оны 8 сарын 22-нд манай улсын ерөнхий сайдын захирамж гаргаад 5 яам, аж ахуйн нэгжний 20 гаруй байгууллагууд нийлээд энэ төслийг дэмжих ажлын хэсэг шатар сайдаар ахлагдаад явж байгаа. За тийм байлээ. За энэ болох юм бол одоо энэ олон улсын think tank болно гэд гадаад яам дээр Сүхболт гэдэг хүн энэ ажлыг хариуцаад явж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагуудаар Монгол улсын ерөнхийлөгч энэ төслийг зарлах хэсэг талаар одоо судалгааны ажил хийгдэж явж байна. За 3 дугаарт туризм гэдэг дээр нь болох юм бол бид нар сая жишээлбэл 3 сарын 22-ны өдөр агаарын том 2 бөмбөлгийг Space Balloon-ыг Монголоос хөргөлөө. Өөрөөр хэлбэл бид олон улсын агаарын бөмбөлгийн олон улсын сансрын бөмбөлгийн саммит гэх зүйлийг сая энэ 3 сарын 22-нд хийлээ. Өөрөөр хэлбэл эн чинь ингээд нэгдүгээрт ингээд дид бүтцүүд буюу харилцан ойлголцлын санамж бичиг олон улсын гэрээ контрактууд хийгдээд явж байгаа гэдэг бол бид нар суурьаа тавьж байгаа. Эрх зүйн орчин нөхцөлийн суурь. Дээрээс нь бид нар техник эдийн засгийн үндэслэл, дата анализ судалгаа, математик загварчлал, олон улсын хамтын ажиллагааны MOU-нууд гэдэг энэ бүх дид бүтц дээр чинь суурилж хийнэ. Тэгхгүйгээр зүгээр Монголын говьд очиод нэг камп бариад тэр нь зүгээр л аялал жуулчлалын байдал болчихж байгаа. Одоо бид нар 2019 онд биш 2023 онд буюу өнгөрсөн жилийн 11 сард Америкийн нэгдсэн улсад альфа хөтөлбөрийн туршилтыг хийсэн. 3 зүйлийн туршилт хийсэн. Хоол, сансрын хоол хүнс, 72 төрлийн гүн хөлдөөж хатаасан Монголын хоол хүнсийг Марс дээр яаж байх вэ гэдэг туршилтыг Америкийн нэгдсэн улсын цөлийн судалгааны Марсын цөлийн судалгааны төвд хийлээ. 1. Хоёрдугаарт Монгол очоод өмсгөл хийлээ. Гуравдугаарт машин механизм rover дом буюу одоо сансрын сууцны концепцуудыг гаргалаа. За ингээд энэ маань альфа хөтөлбөрөөр өнгөрсөн жил хийлээ. За дараагийн одоо энэ ойрын ирэх 12 сард Монголын говьд бета хөтөлбөрийн туршилт гэж. Яг сансрын домтой, яг сансрын карьер машинтай, яг сансрын өмсгөлтэй. Ингээд 6 хүний бүрэлдэхүүнтэй олон улсаас хурж ирж Монгол улсад ойрын 12 сарын дотор буюу 1 жилийн дотор бета хөтөлбөрийн туршилт гэж. За ингээд альфа хийлээ, бета хийлээ шүү дээ. Одоогоор нэг чинь тэгэхээр бид нар олон улсын хөрөнгө оруулагч нар санал тавих гэж байна. За шинжлэх ухааны судалгаа нь юм байна. Хууль эрх зүйн орчин Монгол улсын төслийг доктортой дэмжиж явуулах улс төрчгүй байх баталгаа нь энэ байна. За дээрэс нь болох юм бол олон улсын төвшөнд туршигдсан эксперт хийсэн одоо симуляц хийсэн үр дүн нь энэ байна. За одоо энэ дээр ямар хөрөнгө оруулалт хийх вэ? Тэгэхээр ер нь бол ингээд маш энгийнээр ойлгох юм бол бид нар өөрсдөө юм барихаас илүүтэйгээр стандартуудыг бид нар тогтоож байна. Японочууд ямар судалгаа хиймээр байгаа? Америкчууд ямар судалгаа хиймээр байгаа? JAXA, NAXA энтгчүүд ямар судалгаа хиймээр байгаа? Тэгвэл аюулгүй ажиллагааны ийм стандартыг хангаад Монголын байгаль газар широонд хор хохирлгүйгээр мөн үү? Ийм даалгаврын дор ингэж байгуулж болно гэсэн ийм стандарт гаргаж өгөө тэрнийхэн дагуу нөхдүүд хөрөнгө оруулалтаа хийгээд Монгол улсад татвараа төлөөд явах тухай ойлголт. 30 мянган хүний ажлын бай бий бол. Та тэгээд энэ төслийг одоо өнөөдрийн энэ хүрчээд байгаа үр дүн хурдан явж яана гэж бодож байна уу? Эсвэл яг удаашраад байгаа гэж харж байгаа. Би яагаад ингэж сууж байгаа хэрэг ингэж бодод юм л да. Та 19 онд энэ төслийг санаачилчаа. 19 онд нэг их хурлын дарагтай өөр парламент хийсэн. Одоо 20-с 24 оны парламентын бүрэн эрхийн хугацаа хэдхэн сарын дараа дуусч байна. Тэгэхээр таны төсөл хэрэгжээд гэдэг юм уу цаасан дээр бooгаад 5 жил. 5 жил ч бас урт хугацаа биш шүү дээ. Би зөвхөн нэг ийм юм бодож суужлаа. Таны энэ төсөл ингээл явж итэл Марс гараг руу эхний хүн нисээ явчих байдаг гэж. Тэгэхээр би энэ юу хэлэх гээд байгаа юм гэхээр та улс төрийн хамаарлалын хувьд нэг өөр байж магадгүй. Өнөөдөр ирэх барьж байгаа хүмүүс бол улс төрийн хамаарлалын хувьд л өөр хүмүүс байгаа. Улс төрчлөлт явагдаад таны төсөл жоох удаашраад байгаа юм шүү дээ гэж та боддгоо юм. Огт тэгж бодохгүй. За яагаад? За энэ доктор Роберт Зүбэрн Elon Musk-ийн багш Монголд ирээд явлаа. Хэлсэн үг нь бол хүн төрөлхтөн Марс руу явах гэж байгаа тохиолдолд Монголд заавал бэлтгэл хийх ёстой гэдээ нотолцоо явлаа. За доктор Hiroki Akiyama Япон болон Арабын нэгдсэн Эмиратын Марс төслийн удирдагч энэ бичсэн байгаа зү. Марс руу явах гэж байгаа хүмүүсийн бэлтгэл хамгийн түрүүнд Монголд хийгдэх ёстой гэдгийг хэлээ явлаа. За Яника Микелсон энэ одоо энэ гадны манай зөвлөхүүд тахгүй. За энэ одоо ингээд австрал энэ Алиса Карсон гэдэг охин NASA-гаас Марс дээр газарт анхны хүн Монголд бэлтгэлээ хийх гэж байна. одоо хизээ ирэх юм? За одоо би бета хөтөлбөр буюу 12 сарын дотор ирнэ.
За. За Линда Ремондо, Камил Фонер энэ хүмүүс нэг нь Франц, нэг нь Итали охтууд. Эдгээр ингээд Марс руу явах магадaltaй хүүхдүүдээр бэлтгэж байгаа өсвөр насны 20 эдтэй охтууд байгаа. Энэ бүх хүмүүс төслийн зөвлөхүүдээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл Элон Маск доктор Роберт Зубернийг давж юм хийхгүй. Яг тэгэхээр Элон Маск 2000 онд анх энэ Зуберн гэдэг хүнтэй танилцаад энэ одоо гараад ирнэ. Энэ хүнтэй танилцаад энэ хүн одоо Элон Маскыг сансрын салбарт уруудсан юм баггүй юу? За энэ хүнийг бид нар Монголд авчираад за баах номтой ирсэн байлаа та. За энэ Марсын сорилт гэж ном байгааз. За. Энэ номын зохиогч нь энэ доктор Роберт Зуберн гэж хүн. За. Одоо Элон Маск энэ номыг баримталж Марс руу явах төлөвлөгөөгөө гаргасан. Энийг бид нар монгол хэл дээр гаргацсан. Бүх томьёонууд байгаа. Очоод ямар одоо элементүүдийг нийлүүлээд ямар барилгын материал гаргаж авах уу, усаа яаж гаргаж авах уу, агаараа яаж гаргаж авах уу гэд Марсыг колоничлох бүх төлөвлөгөө энд байж байгаа. За энийг та үзчих. За тэгэд энэ хүн өөрөө манай Марс төслийн зөвлөхөр ажиллаж байгаа. Танаа төслийн. Манай төслийн зөвлөхөр. За эндээс би юу гэж хэлэх гээд байна гэхээр бид 5 жилийн хугацаа ийм богинохоо хугацаанд олон улсын харилцаан дээр асар том амжилтууд гаргасан. Асар том амжилтууд гаргасан. Харамсалтай нь манай байгаль орчны сайд 5 удаа солигдсон. Харамсалтай нь манай засгийн газрууд солигдсон. Асуудал хаана гэдэг вэхээр манай улсын төрийн тогтворгүй байдалд байдаг. Улс төрчлөлттэй шүү. Улс төрчлөлт биш. Өнөөдөр энэ төслийг улс төржүүлж байгаа нэг ширхэгч тэнэг хүн олдохгүй байна. Яагаад тэгэхээр бодолтой. Ерөнхийлөгч нарыг, ерөнхий сайдуудыг олон улсын айлчлал хийхэд энэ төсөл танилцуулж яригадаад байлаа харин. Би одоо танаас та одоо би таны төслийг 5 жил болчихлоо. Яагаад яг хөрсөн дээр буухгүй байна вэ гэж асуугаад байгаа. Улс төржил тоол биш гэж байна. Цаг хугацаа туулах хэвээр хугацаагаа туулаад явж байгаа гэж хэлж байна. Мөн. Нэг юм асуух гэдэг. Би сайн нэг хэлсэн, нэрийг хэлсэнгүү. Нэг төрийн тэргүүний гадаад айлчлал дээр таны төсөл яригадаад байлээ гэдэг. Тэр төрийн тэргүүн нь бол ерөнхий сайд оюун эрдэнэ л дээ. За Харвард төгссөн гэж яригдж байгаа. За өөр одоо B9 гэж Харвард төгссөн гэж байна. Гэхдээ одоо Харвард төгссөн хүмүүс одоо ингэх байсан юм уу одоо гээл ингээл нийгэмд бас нэг юм зарим талаар шүүмж яваад л байна л да. Тэгэхээр би танаас асуух гэдэг. Та бас нэвтрүүлэг нь би аваад ирсэн гэдэг ийдсэн. Та яг Харвард төгссөн юм уу? Төгссөн. Юугаар нотлох юм? Диплом ч байгаа мó? За нэгдүгээрт интернет рүү ороод Харвард төгсөгчдийн би таныг одоо МОС төгссөн л гэж мэдхий. За МОС-ийн хууль зүйн сургууль төгссөн. 2001-ээс 2006 оны хооронд манай ангийн багш Хаян Хэрвагийн Сэлэнгэ гэж Ромын эрхцөө заадаг багш маань байна. Манай 2006 оны төгсөлт 150 гаруй 3 анги байсан. А, Б анги, олон улсын харилцааны анги гэж. Тэр 150-д хүмүүс одоо гэрчлэн дээ. Зарим хүмүүс ч нэг сургууль төгссөн гэдэг ангийнхан нь таньдаггүй шүү дээ. Дипломон дээр нь байдаггүй гэдэг те. Нөгөө юун дээр нь мантаачн дээр нь байдаггүй гэдэг те. За энэ Харвардын хувьд гэх юм бол би зүгээр харуулчих те. За энэ нэг хоёр юм байна. За эхнийх нь бол Индианагийн их сургууль төгссөн төсөөг. Мөсөө хууль зүйн сургууль төгссөний дараагаар энэ Америк нэгдсэн улсын Индианагийн их сургуулийн хуулийн сургуульд магистрийн зэрэгээс суралцж төгссөн гэдэг харж байгааз. Тийм байна. За ингээд бүх юмнууд нь байж байна. За. За Индианагийн их сургуулийг сурч төгсчээ. За төгсчээ. Төгссөн байна. За. За. Хоёрдугаар Харвардын их сургууль дээр зарим хүмүүс нэг сертификаттай юм төгсчлөө өдр гэж яриад байдаг тийм үү? За тэгээд байгаа. За би тэрийг тайлбарлая. За энэ баргаж одоо language center-ийг төгсчөөд ирлээч гэж яригдаад. За энэ Harvard University гэж байгааз. За тийм байна. Эрдэнэ бол Сүхбаатар The Degree of Master in Public Administration. За тийм байна. гэж байгааз. За тэгээд энэ оны нэнгээр бичсэн байгааз. 26th of May in the year of our Lord 2016 and of Harvard College the 380-т хэддэг төгсөлтөд бичиж байгаа те. Ерөнхийлөгч нь декан нь байж байна тийм үү? За энэ бол Харвардын диплом байна. За яагаад хүмүүс нөгөө одоо зэрэгтэй зэрэггүүдээр андуураад байдаг гэхээр над дээр ч нэг тийм одоо эсэргүүцэл харьцангуй байгаа байдаг л да. Энэ Харвардд очоод 6 сарын 28-наас нэг 8 сарын 22-ын хүртэл ихэд Мейсон хөтөлбөр гэж байдаг. Тэр бол Харвард Кеннедигийн их сургуулийн зуны хөтөлбөр. Тэр зуны хөтөлбөрийнх нь одоо энэ төгсөлтийнх нь одоо юу? Энэ тийм учраас. Энэ зааж байгаа. Энэ хоёр. Төгсөлтийнх нь одоо сертификат. Энэ болох юм бол зуны 3 сар сурсан Мейсон хөтөлбөрийнх. Оюун эрдэнэ яасан гэхээр
Энийг нөгөө Harvard Kennedy их сургууль дээр эхэлж гардуулж өгөөд дараа нь Harvard Yard буюу Harvard-ын цэцэрлэгт бүтэн жил сурсан энэ дипломыг гардуулж өгдөг байхгүй. Ойлгож байна уу? За. Harvard өөрөө 15 сургуультай шүү дээ. 15 сургуулийн John F. Kennedy-гийн нэрэмжит төрийн удирдлагын сургуулийн Mason хөтөлбөр гэдэг энэ 3 сарын хөтөлбөр нь энэ нь 6 сараас 8 сарын хооронд явдیں۔ Statistic, quantitative analysis хичээлүүд ингээд явдаг байхгүй манлайлал хичээлүүд. 8 сараас мастерын хөтөлбөр эхлээд дараа жилийнх нь юу хүртэл төгсөлт хүртэл энэ мастерын хөтөлбөр нь үргэлжилдэг байхгүй кредиттэй. Тэгэхээр зарим хүмүүс яг үгээр энийг авахсан зургийг нь хараад хүмүүс нөгөө мастерын хөтөлбөр төгсөөгөө гэж хүмүүс андуураад байдаг байхгүй. Чи хоёр юм байна шүү дээ. Энийний баталгаа нь энэ. За би энэ хичээл авахдаа тэр Стив Жарден багшийн хичээл дээр шилдэг төгсөгч болж исэн энэ одоо юу нэж байна? Цом нь байж байна. За энэ болохоор Harvard-ын диплом нь байж байна гэж. Тэр хүмүүс ер нь бол энэ нот хоримтуудаа үзүүлээд явчих хэрэгтэй гэж хэлэх гээд байхгүй. Таны тэгээд Марс төсөл. Ингээд гадаад харилцааны төвшинчдэр, засгийн газрын төвшинчдэр яригадаад байгаа нарай. Оюун эрдэнэ та хоёр нэг сургууль төгссөн гэх тийм дэмжлэг байд юм шүү дээ. Нэгдүгээрт Монгол улсын дотоодод бид яаж улс төр чухал тустай асуудал. За. Хилээс гадагш Монгол улсын үндэсний эрх ашиг, язгуур ашиг сонирхол, Монголын хөгжил, 3 дахь орны хөрөнгө оруулалт энэ хоёр том хөрш орны дунд тусгаар тогтнолоо авч үлдэхин төлөх тэмцэл бол аливаа намын эрх ашигаас давсан тэмцэл байх ёстой. Бидний өвөг дээдсээс өнөөдөр хүртэл авчирсан өрнөх хэрэгүүдээ өвлүүлэн өгөх тэр үнд зүйл бол Монгол улсын тусгаар тогтнол бүрийн эрхт байдал, ардчлал, парламентын засаглал, хувийн өмч эрхчлөө, хүний эрхийн асуудал. Энэ асуудал дээр бол бид намжрахж болохгүй. Улс төржиж болохгүй юм байгаа юм. Тийм учраас элбэгд орж оюун эрдэнэ одоо энэ Батнайрамдал, Солонгоо гэдэг Харвардын ярьдаг шүү дээ. Миний мэдхий эднэр бүгдээрээ сургууль төгссөн хүмүүс. Хэнэн ч хурамчаар төгсөөг. Үнэндээ. Харамсалтай нь Харвард төгслөө гэд Тэнгэрийн умдаг атгаад бусдаас өөр байна гэсэн үг бас биш. Баггүй юу? Чойл усан жуугаа үгийг эслэхийг хүсэж байна. За. Хүн чанаргүй хүнд өндөр боловсролыг эзэмшүүлвэл босоо ороолонд алтан соёо хийсэнтэй адил гэж. Бид дэлхийд аль ч сургуулийг төгсөж болно. Harvard, Yale, Stanford, Princeton ямар сургууль төгсөж болно, Berkeley. Манай зөндөө төгсөгчд байгаа шүү дээ. Гэтэ гадаадд сургууль төгссөн гэдгээрээ төрөө барьж, бусдаас илүү эрх ям бидэлж, албан тушаалын шатыг хурдан цойлон туулна гэвэл энэ бол шудраг биш. Зарим хүмүүс ч одоо тийм л юм яригдаад байгаа шүү дээ. Буруу. Танаа сургуулийг төгссөн гэдэг хүмүүс чинь. Мерит. Тэгээ би ингэ цаасын үзээгүй л дээ. Дипломын үзээгүй л дээ. Тэгэхээр нэгдүгээрт хүн аль сургууль төгссөн байгаас үл шалтгаалж Монгол хэл, соёлын дархлаа, энэ үндэсний онцлог, үүх түүх, энэ үндэсний амин чанарыг мэддэг хийгээд эрхмэлдэг байх ёстой. Та тэгээд одоо таны санаачилсан Марс төсөлтөөр засгийн газар тийм үү? Төрийн бодлогын хэмжээнд оролцоод байгаа зүйл бол хин нэгэнтэй би Харвард төгссөн тий? Энэ нөлөөл байхгүй гэж хэлж байгаа юм уу? Гэхдээ ямар ч сургууль төгссөн хүмүүстэй үл хамаарч их орны төлөөх үнэт зүйлийн салбар дээр бид нар хамтарч ажиллах ёстой. Ер нь бол номер 1 их ашиг юу юм? Үндэсний эрх ашиг үстэй. Энэ арчил эрхчлөө байсан. Аль нэг нам, аль нэг хүний өмч биш үстэй юм чинь. Мөн үү? Цаг хугацаа хамгийн том шүүлтүр байдаг. Өнөөдрийн болж байгаа үйл явдал дээр цаг хугацаа би бол үнэн ялна гэж байнга итгэж авдаг. Үнэн гэдэг зүйл чинь даравч дардаж, булавч бултааж байдаг зүйл шүү дээ. Мэдээж дуйлан шуугаан цаг хугацааны давлгаа хаялганд юм автаж болдог ч гэсэн эцсийн эцэстээ бол үнэн ялгарч ялж гардаг л үст. Тийм биз. Миний одоо чин хүсэл байгаа. Таны Марс төсөл хэрэгжээд Монгол улсын ухдаг биш, ургуулдаг баялгаа одоо хөгжүүлээсэй л гэж. Энэ бол миний чин хүсэл. Баггүй юу? Би нэг хэлэх гээд байгаа. Таны Facebook дээр та нэг орон нутагт яваа нэг зураг харагдаад байлээ л дээ. Одоо бас нэлээд үнэтэй байрыг машин онцгсан. Би тэгэхээр өөрөө чи одоо Марс төсөл бас нэлээд амжилттай явсан болов уу гэж бодоод байсан. Би өөрөө энэ сэдв дархан авцаал яваад ах шиг байлаа. Манай тэр дээр тайлбар гэж. Одоо таны одоо Марс төсөл их амжилттай яваад байгаа юм байна гэж би ойлгосон шин. Яг юм эхлээд түрүүнийх асуулт ингэ дуусчихдаг хөө. Түрүү хэлсэн шүү дээ. Ер нь ингээд энэ Марс төсөл яваад ямар үр дүнд хүрээд байгаа юм бэ гэж те. Эхлээд нүдэн дээр юм баригдахаасаа илүү
нүдэнд харагдахгүй дид бүтц ойлголц хүлээн зөвшөөрөгдөлд явах хэрэгтэй тийм үү? Өнөөдөр шилбэл манай төсөл ихснээс хойш маш олон сансрын инженерүүд гадаадд сурч бид хүний нөөцөө бэлтэж байгаа. Сүүлийн асуулт бол яг юм байна. Машин тэрэг гэснээс яг манай Марс амжилттай яваад байгаа болоо гэж би ойлгосон. Манай Марсвид төсөл өөрөө инженерингийн багтай. Манай ерөнхий зохион бүтээгч Амгаланбаатар гэж хүн байдаг. За энэ дээр бол 10 гаруй одоо би зураг үзүүлээ л да. 10 гаруй инженерүүд ажиллаж байна. Марс нийгэмдгийн 25 жилийн ойд дээр бас манай инженерүүд очиж төслөө танилцуулж тэнцээ бас сургалт мургалтанд хамрагдсан зүйлүүд байгаа. Тэгээ манайх бас дээрэс нь уран бүтээлч нар байдаг. За хаачих нэг зураг нь. Тэгэхээр юу хаа манайх юм нөгөө одоо юу ихгүй хуучин машин нар састай. За манайх нөгөө сансрын ровер хийж байгаа шүү дээ. Марсын ровер хийж байгаа шүү дээ. за. Марсын ровер хөгжүүлэлт нь амжилттай явж байгаа. Ровер хийж байгаа. Зургийг үзүүлээ. За тэгээ харъя. Хажуугаар нь бид нар энэ яаж юм гэхээр энэ спринтер ингээ хуучин машиныг тонголдгийн ингээ зэв мэвэндээ идэгдсэн актанд гарцсан машин гаднаас ч орж ирэн дотоодоос ч аавна. Энэ харагдаж байна уу? За нэг машинд нэг күүзүү засвар хийж байгаа зураг харагдаад. Яг гоо иймэрхүү машинуудыг бид нар ингээд засвар хийгээд тонголдог байхгүй. Одоо ингээл зэв мэвэнд идэгдсэн машин биш үү те? За тийм байна. Энэ тий. Иймэрхүү машинуудыг аваад засварлаад манай Марсын баг Yak Mobil гэдэг брендийг үүсгээд хуучин машинуудыг тонголдог байхгүй. За. Тэгэд энэ яг хуу 4x2 байж бол 4x4 байж болно те. Оффроуд янз бүрийн ангилал байж болно. Механик машинууд дийлэнх нь байдаг. Тэгээ ингээд би чинь 11 сарын дуршид нэг машин дээр өөрөө багтайгаа хамтарч ажилласан байхгүй. Тэгээ энэ машинаа засаал ингээл хөдөө гадаа механик машин унаал явж байгаа тухай ойлголдог шүү дээ. Хитэн тэр хүмүүс тий одоо энэ тийм уус. Тэгээ та одоо энийг унаад яваад байгаа юм. Одоо энэ машинаа унаад яваад байгаа шүү дээ. Энэ машинаа. За энэ машин чи яаж хувиргаж өөрчилсөн гэхээр ингээд бодсон амар тийм аялын ийм санал супер машин унаад яваад байна гэж шөмжлээд л шүү дээ. Яг яг энэ чи ингээд жишээлбэл ийм одоо өөртөө энэ төмрөөр бид нар өөртөө хийдэж шүү дээ. Одоо энийг өөртөө энэ гадаадд хийсэн өндөр үнэтэй зүйл биш. Ингээд ард нь ингээд ер нь энэ бол ингээд гэр бүлийн үнцнийг хадгалах зорилготой. Бид нар хүүхдүүдэд дурсан бий болох хэрэгтэй. Нэх мундаг болоод худлаа яриад том бүлтрээд байх хэрэггүй те. Бид нар энэ өсөж байгаа хүүхдүүдтэй Монгол оронтой танилцуулж, газар оронтой танилцуулж, тэр уул ус те, тэр онгон дагшин байдлын үнц нь яаж үнэтлээ тэмцэх тэр сэрэл мэдрэхүйг нь суулгаж өгөх ёстой шүү дээ. Эх орондоо их аялах хэрэгтэй байхгүй. Эх орондоо аялах хэрэгтэй. Тэгээд ийм энэ жишээлбэл одоо нэг бидний хүүхд байхад нөгөө микро автобусны нэг хойшоогоо ингээд унцдаг. Энэ сандал тэр нь болох юм бол одоо Staraxi сандал. Дандаа Франкштайн шиг угсарч л байгаа юм л та тий. Угсраад ийм машин босоход одоо ийм болцсон. Ингээ хөдөөгөрөд нэр ингээд өөрөө унаа явна. Кайф авдаг үнэндээ. Механик машин. Одоо тэгээ ийм болгоо засчих юм уу? Цайны машин. Зөв. Үндэсний цэцэрлэгч хүрээлэн дотор нэг бай тарвааны сургуулийн төв гэдэг юм уу? Тийм юм байгуулсан тий өөрөө. Тэгээ тэрний дараа тэрийг байгуулаад тэрний дараа шууд бай тарвааны ерөнхийлөгчлөлтсөн өөрөө. Гэхдээ яг би тэнд бол нэг албан тушаал гэж яваагүй. Ямар ч гэсэн 2018 оны 4 сарын 23-нд манай эмээ маань өөд болсон. Тэгээд эмээгийнхээ алтай харьцгийг нээлгсэн лама тэр өдрөө цэцэрлэгт хүрээлэнд яригдал байсан. Хэдэн жил яригдаад хийгдэхгүй байсан. Шав тавиулаад тэгээд 1400 хүнээс ханд авсан. Зөв тэр бай тарваны талбай 1400 хүнийхэн бүх зурагтай өгсөн мөнгөтэй хэрхэн зарцуулсантай сэтгүүл гаргаад 18 оны 8 сарын 1-ний өдөр 58 хоногийн дотор 552 сая төгрөгийг босгож тэр бүтээн байгуулалтыг хийсэн. За ингээд 1982 онд 11 спортын мастер төрж исэн хамгийн оргил үед 18 онд энэ талбайг байгуулад олон улсын стандарт тэмцээн авах болсон. Дэлхийд дээрх хамгийн том олимпийн цагаагийн төмөрөн байгууламжийг тэнд байгуулсан. Манай мөнхтлөг гэдэг найз маань энэ дээр манлайлсан. Ингээд 2019 онд манайх 19 спортын мастер төрсөн. Бай тарванаас. Сая 23 онд 5 жилийнхэн ойдор бид нар 28 спортын мастер, олон улсын хэмжээний мастер, дэд мастер төрлөө шүү дээ. Өмнө нь тийм одоо бэлтгэл сургалт хийдэг тийм талбай ер нь байсан юм байна. Бай тарваныханд. Байсныг нь тэр бомбнууд байшин барих гээд дэрэмдэд авцсан байсан. Тэгэд яаж ч хөөцөлөд бүтэхгүй. Тэгээд тал тийш яваад нэгдсэн талбай байхгүй. Төв стадионы хажуу талд нэг 2 сая төгрөг мөнгөөр 4-5 сая төгрөгөөр нэг зундаа төрөсөлж барьдаг байсныг нь олон нийтийн хандив аян өрнүүлсэн. Энэ хандив аяны хүрээнд 552 сая төгрөг
түүнтэй тэнцэх үйц хүмүүсийн үнц нь бий болсон. Би яг холбоогоос 11 сарын 1-ний өдөр өгцөө. Өгцсөн юм уу? Бас энэ улс төрийн ажилд оролцоо явж байгаа хүн спорт улс төр хоёрыг холж болохгүй гэж бодоод 900% бол би өгөх ёстой гэж сонгол хийгээд нэг дэд ерөнхийлөгч маань аваа явж байгаа. Одоо бол би хүндэт ерөнхийлөгч чи ажлыг хариуцж явж байгаа тий. Одоо таны харалтаа. Та бас холбоо молбоог нь хоёр хуваацсан шүү дээ. Үгүй юу? Үгүй яалаа гэж бүр нэгдэлтэй нэгдэлтэй болсон. Манай холбооны захын хүнээс очиод миний тухай асуугаарай. Тэгэхэд тэд нэр хэлэх байх. Энэ хараа 57 м-ийн урт объект хийсэн шүү дээ. Доогоороо 4 м-ийн, дээгүүрээ 7 м-ийн энэ цонхнууд нь онгоогоод шууд харвдаг. Өгөл хүүтний улирал тарах юм уу те? Дотроос сэрүүний улирал дотроосоо харна. Дотроо хөндлөн харваанууд байна. Одоо ингээд клубүүдтэй хуваарлаад өгсөн. Ингээд одоо манай байт харвааны холбоо ч өөрөө ийм том талбайтай болцсон шүү дээ. Энэ миний өмч биш. Би эмигийнхаа дурсгал зориулж хийсэн. Ямар нэгэн бунхан бурхан мод тариг гэхээс илүүтэйгээр спортын бүтээн байгуулалт хийж зорьсон. Тэр зорилгодоо хүрсэн. Одоо ингээд манай тамирчид бол шулуух хэлэхэд намайг бүгдээрээ хайрладаг. Маш олон хүмүүс энэ төсөл дээр намайг яаж манлайлж мөнгө босгож олон нийтийн төлөөх үйлс хийж байгааг харсан учраас Марсви төсөлд итгэж хөрөнгө оруулсан 52 аж ахуйн нэгж хүмүүс байна. Энэ төслийн тооцоо судалгаа гэдэг ойролцоогоор бид нар бол 3 сая долларын ажил 3 сая долларын үн цэнтэй ажлыг өнгөрсөн 5 жил хугацаанд хийсэн. За би нэг энэ удаагийн шугамын дугаартаа ийм л сонин жочин гөрж оролцуулах гэж хичээслээ тий. Одоо Марс төслийг санаачлагч төсөл жоох удаашаад байна уу гэж би бас хардаад байсан. Янз янз улс төр ороод үгүй юм байна тий. Асуудал байхгүй. Байт харва гэвэл одоо байт харваны тамирчид одоо сүүлийн 1-2 жилийн хугацаа сүүлийн жилүүдэд их амжилттай тэмцээн оролдоонд оролцоод олимпиад оролцох гэж байна. Тэгээ би бас өөрийн чинь байгуулсан тэр байт харваны сургалтын төвтэй холбоотой хаа гэсэн миний тэр бодол бас зөрөөгүй юм байна гэж бодож байна. За одоо хүн Харвард төгссөөгүй гэдэг асуудал яригадаад байгаа. Би үцлээ та төгссөн юм байна. Тэгээ таны улс төрийн ажилд амжилт төсөе гэж хэлье. Баярлалаа. Олон төслүүдэд дээр. Монгол нэг ухдаг биш, ургуулдаг л баялагтай болох хэрэгтэй байна. Та их сонин өнцгийг олж авсан байна. Монголын говь бол Марс биш шүү дээ. Тийм ээ. Тэлгэх. Зүгээр нэг ингээд гадаадд төгснөөрөө төрөө бариад гадаад хэлтэйгээрээ төрөө бариад нэг тийм ашиг олохын төлөөх төсөл явуулна гэдэг бол нэг хэрэг. Үндэсний хаан язгуур эрхэмлэл, уламжлал, амин чанарыг ойлгож, өвөг дэцийнхээ хүсэл тэмүүллийг ойлгож, түүний суу бүлгийг дэлхийд гайхуулж, хүлээн зөвшөөрүүлэх замаар үйл хэргийг эх орондоо бий болгож залуу үеэ манлайлж энэ ард түмнийг хов живнээс илүүтэйгээр хийх бүтээх ирмэлцэлтэй болгох мөрөөдөл гэдэг бол миний тэмцэл. Тийм учраас Марсви төсөл гэдэг бол технологийн төсөл юм шиг харагдчихж магадгүй. Гэхдээ энэ бол миний амьдралын үйл хэрэг. Анх хэлж байхад модон жорлонгоосоо салаагүй байж Марс ирээд гэж хүмүүс шүмжилдэг байсан. Энэ бол намайг дандаа эрэлдэг. Өнөөдөр би ганцаараа биш. Мянган залуучууд энэ төслийг дэмжиж байгаа. Манай улсын шийдвэр гаргах бодлого боловсролт төвчний хүмүүс ч гэсэн тодорхой ойлголттой болчихсон байгаа. Одоо хоорондоо маргалдаж мэтгэлцэж суух цаг биш. Бид дэлхий дээр Израиль хүндээ эх орно гэж еврейчүүд өөрсдийнхөө үндэснийг 60 жил 70 жилийн өмнө бий болгосноо одоо тийм бараг 40 он кэрч 80 жилийн өмнө гэдэг шиг монголчууд монгол хүндээ эх орно нь болж бинийгаа дэмжих сэтгэл зүйтэй хандлага өөрчлснөөр бид энэ улс орныг шал өөр төвшөнд авчиж чадна. Өнөөдөр би монгол хүн болж төрснөөрөө бахархдаг гэдэг мөртлөөсөө бүгдээрээ гадаад явах хүсэл тэмүүлэлтэй биш. Солонгос визгүй, Америк визгүй болчихвол 1 сая хүн гараад явахад магадaltaй биш тийм. Тэгвэл яаж энэ асуудлыг бид зэгцлэх вэ гэхээр иргэн болгон хариуцлагатай мэдлэг тэмүүлсэн байх ёстой гэж боддог. Тэгээ одоо Отгонбаяр маань бас шугам нэвтрүүлэгтээ урьж оролцуулж те өнөөдөр миний өмнөө тавьсан сэтгэл зүйн шугам, манай багийнхны өмнөө тавьсан зорилгын шугамыг маань бас тодруулж, асууж, төнхөж зарим нэгэн хэвлэл мэдээлэлээр гарч байгаа алдаа мадагтай мэдээллийг тодруулж залруулж байгаад баярлалаа. Тэр болгоны нөгөө чулуу шидсэн хүн болгонороо өдөөс нь хариулт бичиж байх зав үнэхээр олдохгүй байна. Та намайг анзаарсан бол өдөр болгон Марсаас урчлаад яваагүйз яаж л бид чимээгүй дуугүй ажиллал хийж байгаа хүмүүс. Нэг юм хэлье. Ер нь энэ улс төрчлөлттэй төсөл холбоотой гэж. Миний л хувьд Монголын хамгийн том улс төр бол Марс төсөл гэж боддог. Миний хувьд. Бид бусдыг гуйлгадаггүй, бас бусдаас гуйдаггүй. Зүгээр л энэ тэнцүү энэ нэгдсэн үндэсний байгууллагын бүрийн их тусгаар тогтсонсон орныхоо хувьд бусдаа энэ тэнцүү харьцаж чаддаг ард түмэн байхыг хүсэж байгаа.
түүнд бид дэлхийд ямар үнцийг өгдөг ард түмэн байх вэ гэдэг асуулт чухал. Түүнд энэ Марс шиг төслүүд бол аюул том хөшөөрөг боллоо гэж боддог байхгүй. Тийм учраас Марс төсөл үний хувьд маш том улс төр. Энэ цаг үеийн улс төр. Яг л дэлхийн хамгийн том улс төр хин улс төрч хин Elon Musk, Jeff Bezos байхгүй. Тэгэхээр энэ бол дэлхийн хамгийн том улс төрийн салбарт би оролцож байгаа шүү. Бид оролцож байгаа. Тийм учраас нэг одоо ингээл технологийн төсөл, инновацийн төсөл гээл одоо нэг худлаа ингээд одоо яриад цэмбэгнээд байхыг хүсэхгүй байна. Энэ бол миний хувьд маш том үйл хэрэг бөгөөд улс төр юм аа. Ийм төсөл, энэ төсөлтэй адилхан үн цэнтэй зүйлийг Монгол бий болох юм бүхний төлөө би тэмцэн, оролцсон, эрх мэдэлтэй болцоод хүмүүс юу хийхээ тодорхойлохгүй байж эрх мэдэлтэй болохыг хүсдэг бол бидний хувьд асар тодорхой. Эрх мэдэл гэдэг бол бусдад үйлчлэх боломж, ард түмэнд хүслийн боломж, авчрах боломж гарц гэж үздэг. Тэгэхээр өөрчлөх боломжтой үе гарсан тохиолдолд энэ мэд төслүүдийг явуулнаа. Монголын залуу үед гэрэл гэгээ бий болгоцсноо л гэж би итгэж байна гэж боддог. За, урилга авч ирсэнд баярлалаа. За баярлалаа.